ETV телевизээр 12-14 өдрийн хөтөлбөрийн кофе шопт ярилцсан болонгийн маань энэ жилийн хамгийн сүүлчийн дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За 13 дугаар хороолол дунд зам дагуу байрласан The Black Bean Coffee Shop-оос ээлж ярилцлага хүргэж байгаамаа. Өнөөдрийн зочин бол найруулагч, жүжигчин, гай самтлагийн дуучин Төгс Баяр. Ингээд зочноо хүлээн авцгаая. Хүмүүсээ энэ амьдрал бүхүшээ мөрөөдөх хүсэл зориг нэгэн бүхнээ. За сайн байна. Та ястаа яг цагтаа ирдээ биш үү? Хаяхан уйлж байна уу? Харилхаа мартсан уу гэд харанхуйд ганцаардаж байна уу? Өглөөтэй бол нэг аягыг угаана. Өдөөс хойш юм жоохон ажлын болоод тархины потенциал муудахын цагт бол дахиад нэг уна. Энэ нэг 2 юм 3 бол уучдаг шүү. Тийм үү. Тийм. Тэгтээ ачаалтай үед бол угаал идэв. Хүмүүс тэгэл шүн унтж чадахгүй энэ төр гэдэг. Би бол зүгээр унтчихдаг. Бараг кофе уугаал унтчихдаг шүү. За. Сайн байна уу? За энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ ундрах гэж байна. Та өнөөдөр ямар кофе? За би ер нь мока авъя да. Тийм. Би ер нь халуун шоколад. За 2017 оны хамгийн сүүлчийн амралтын өдөр цаг зав гаргаад ирсэнд баярлалаа. За ингээд нэвтрүүлэгтээ шинэ он одоо гарах гэж байхад урьж оролцуулж байгаад маш их баярлалаа танаа телевиз хамт олонд. Шинэ жил болж байна. Ер нь шинэ жил болгоныг яаж өгтөж яаж үддэг вэ? Хүүхд байхдаа ер нь хэрхэн яаж баярлдаг байсан бэ? Шинэ жил гэхлээр ерөөсөө нэг юм бор цаастай. Тэгээ үлийн өвгнийг ингээд зурчихсан. Тэгээ дотроос нь аягүй гоё мандрин үнэртдэг. Шинэ жил гэхлээр нэг юм мандрин үнэртэй тэгэл нэг одооны шиг юм тоглоомнууд нэг юм хуванцар өдр байгаагүй. Тэгээ нэг амтны дүрс аягүй ихтэй нэг юм шилэн тоглоомнууд аягүй их байдаг байсан. Шинэ жил гэхлээр өвлийн өвгөн их аягүй гоё одоо бодогддог. Тэгээ өвлийн өвгөнтэй таарах юмсан гэж хар багасаа боддог. Өвлийн өвгнөөс бэлэг авах юмсан гэж боддог. Манай Монгол өвгөн ч аягүй гоё штэ. Нэг гоё юм сахалтай цэнхэр ингээл нөгөө нүмергэн ингээл салхинд хийсээд нэг гоё ингээл таяг барьчихсан. Тэгэл сан байцхан хүүхдүүдээ гэлтхэн бодлаа ямар гоё. Цагаан үлнээс цэнхэртэн цасгайлан бодрон нэг л өдөр хөнгөн салхин сэвэлцэн дэргээд Ер нь хэр их бэлэг авч ирсэн? Авч ирсэн. Нэлээ авч ирсэн. Гэтэ баг байх чинь нөгөө нэг юм хүсэл эрмэлзлүүдийг энэ эцэг их болоод нөгөө сургууль хүмүүжүүлж байгаа багш нар минь их тавьдаг байж л дээ, тэ. Одоо хүнийг сурах тэгээ цаашаа хүсэл мөрөөдөлд нь одоо аз жаргал бэлгэлэхтэй. Тэр аз жаргалыг чи өөрөө ингэж олж авъя шүү гэдэг ч юм уу, тэ. Тэр ухтуунаар эцэг их маань тэр сургууль хүмүүжүүлсэн тэр цаг үеийн сургалт 10 жилийн сургалт тийм байлаа. Хүнийг өөрөөр нь ингэж итгэвтэй байлгадаг. Тэгээ тэр амжилтандаа хүрснийхаа дагуу өвлийн өвгнөөс бэлэг авнаа гэдэг чинь тэнгэр минь маш их хичээл зүтгэл их хариуцлага те гэр орноо цэвэрлэгээс ахуулаад яг цагтаа даалгавраа хийхээс ахуулаад самбарын урд гараад те бусад ангийнхаа хүүхдүүдэд хийсэн зүйлээ толилуулахаас ахуулаад ер нь их эмх цэгцтэй байсан. Тэгээд энэ одооны цаг үе шиг одоо энэ бүхэл зүйл ингээ хөгжөөд их юм хялбар амар зүйл рүү орсон. Тэр үед чинь яг л өөрөө гараараа хувцсанараа угаан яг л өөрөө одоо мэдээлэл их хомсон те. Өөрөө ном уншиж ээж мэдээллүүдээ ингэж олж авдаг. Тэгэхээр энэ одооных шиг жоохон тарих бол бүтэн ажилтдаг байлаа л да. Одоо бол жоохон хагас ингээд ажиллаад бүх юм бэлэнчлэгдэх гээл юм л да. Тийм болон л бэлэн болоод байгаа. Одоо бол шинэ жилийг яаж тэмдэглэдэг вэ? Та гоё халаа. Одоо шинэ жиллэл тэгэл яг бусдад уран бүтээлээ толиулаад те заримдаа ч ганц хоёр шинэ жилүүдээр чи ойрын шинэ жилүүдээр чи орц марцанд гардаг шүү дээ.
бусдыг баярлуулж яваад пүм банк гэж орсон гарч байгаа ч тэгэл заац энэ жил чинь гээл гадуур явах юм байна гээл. Тэгээ ер нь бусдыг л баярлуулдаг да. Тэр нь ч их гоё байдаг. Дуу хуураараа эсвэл уран бүтээлээрээ гэдэг ч юм уу тий. Одоо тэгээд 20 гаруй жил болчихлоо. This is guys. Тантай ярилцсан гэхээр Guys хамтлагийн түүх яхах аргагүй сөхөгдөн тийм ээ. Яг анх байгуулалцаал явж исэн тэр түүхөөс ярил бас одоо энэ жил 20 жилийн болж байгаа. Тийм энэ жил одоо 20 жил болж байгаа. Дурд дутаацах зүрх жаргалтай. Дурсамжийн цайхан хайр нүднэстэй. Дурд дутаа амьдрах дутах учиртай. Дураа бидний залуу нас нь баяр баясгалтай. Наран мото хүсэж юм уу чараарай. 97 оны одоо 11 сар 16-нд засал яг одоо 98 он гарах гэдэг оноо үдэж угтах яг тэр цаг дээр манай хамтлаг бас байгуулагдчихсэн. Тэгээд яг анх санаагаа бол ерөнхийдөө хамтлаг байгуулах гэдэг санаагаа би лавгаад хэлээ. Тэгээд цаашаа мега уугийн хоёроо тэгээд давхар мөнхөө гэж нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг анх байгуулагдчихсэн. Тэгээ одоо тэгээд яг 20 жил болж байна. Хамтлагийн баг дийлэнх дууны үг аяыг та зохиожсэн шүү дээ. Эмзэгхийн хайр, одоо хайрын бүжиг гэл ер нь ингээд сонсоол байхад хизээч хуучрахгүй тийм аялгуунууд үгнүүд бас танаас гарсан гэхээр надад их сонирн байдаг л да. Миний дуртад хатуу бодол зүг яриух ил залуу настай сайн зүйл дуртад шам дүрийг хаадаг зүгсэдтэй эцэг дүүл гэсэн миний хайр гэдэг Тэр сайхан аялнуудыг та ер нь яаж бичдэг вэ? Үгийн нас. Эхлээ үгийг бичдэг юм уу дараа нь аян орж ирдэг юм болов гэх. Хүмүүс ингээд заримдаа надад асуудаг байхгүй. Чи яга машин ундгүй юм бэ? Би нэг машин унаад тэгээ машин бол байгаа л да. Гэтэ нэг унаад байдгүй. Ер нь алхах их дуртай. Удамжаар ингээд явж байгаад хөдөлцөө явж байгаа хоёр залуу хосыг харах гэдэг ч юм уу. Амьдралд гэдэг янз янзын юм харж л байгаа шүү дээ. Хүний нүд өөрийнхөө нүдэрээ тэгээд энэ чихээрээ сонсоод зүрх сэтгэлээрээ мэдрээд тэгээд явж байгаад аз жаргалтай хосыг хараад гоё аз жаргалтай нэг тийм аялгау үг тэгээд шүлэг ингээд гараад ирнэ. Гунигтай нүд харах юм бол гунигтай юм гараад ирнэ. Тэгэхээр тэмчэнээсээ их мэдрэмж авна л та. Янз янзын тасуудын онгод чи яаж орд юм орд энэ гэж заримдаа би тоглоол те гинт тус тас гэж ороод ирнэ штэ энэ гээл те. Тэгээ нэг онгод монгод гэсэн юм бол байхгүй. Ерөөсөө энэ мэдрэмжээр л харж үзсэн тэр нэг догдлолоор л тэгээд үг аяа маань ер нь зэрэг орж ирдэг. Тэрнээс биш ингээ аяа зохиочод үгээ бичнэ гэдэг ч юм үгээ биччихээд ая зохино гэсэн тийм ойлголт байхгүй. Өдөө одоо яг 20 жил 20 гаруй жил нэг 100 гаруй дуу зохиохдоо хүмүүс үг аяа авч үзээгүй. Тэгээд тэрэн дээр нэг одоо би мундаг сондог биш. Ер нь нэгэнт энэ урлагийн сургуулийг ингээд жүжигчний мэрэгчлэр одоо анхлан суралцаад одоо энэ ачт багш нараасаа ингээд мэдлэг боловсролыг аваад цаашаа ингээд дамжуулах үүрэгтэй шүү дээ би чинь. Тэгээд энэ урлагийг бусдад тойл болгож дэлгэж те явах үүрэг хариуцлага минь надад байгаа. Тэгэхээр урлагийн үехээр мэдрэмж их чухал байт юм болов уу гэж ойлгодог. Гэхдээ хэр их мэдрэмж авч ин тэрүүгээр бас их одоо сэтгэл хөдлөл хийж бүтээх зүйл нь бас томрдгийн болов. Би чамдаа хайртай хайрт минь энэ үдэрэг дөрмийн өнгөрөө ирээгүй дурлын болцоод нэгэн залуу нэгэн зогсоод ичингэрэх бүсгүй түүний араас тэрэн инхрийлээ үлэг салхаа. Жишээлбэл одоо хөгжмийн мэдлэгтэй те шүлэг бичих нэг бас нэг жижигхэн зүйтэй тэгээ жүжиглэх нэг жоохон зүйтэй нэг найруулга зүүнний нэг юм зүйтэй зураг хараад уураад уйлчих бас юу өгүүлэх гэснийг хараад ойлгочих тийм нэг зүйтэй бүжигтэй балет одоо сонгодог урлагуудыг үзээд энэ юуны тухай өгүүлж байгаа гэдэг нэг зүйтэй ном унших зүйтэй ном уншичаад энэ юу хэлэх гээд байна гэсэн санаа агуулгыг мэдэх зүйтэй энэ олон мэдрэмжүүдийг ер нь заавал авч ижил ер нь урлагийг хийх юм болов. Тэрнээс биш төрсэн авьяас
гэж юм бас яриад идэг байж болно л доо. Тэр чинь мэдрэмж байхгүй. Тэр энэ мэдрэмжүүдэл өшөө задлж л байх хэрэгтэй болов. Ер нь Гайсийн уран бүтээлийг заас таны зохиосон үг аялахуудыг сонсоод байхад их гэгээлэг байдаг юм л та. Тэгээд 20 жил бараг орчин ингээ болцсон байгаа мөртлөөс яг шинээр сонсож байгаа юм шиг сүүлд гарсан тэр чи миний чам зариулъя гэдэг ч юм уу те. Одоо дахиад сонсохоор яг шин дуу сонсож байгаа юм шиг нэг гойс мэдрэмжүүд төрдөг. Энэ нь одоо яг юундаа байдаг юм болоо. Тэр чигтээ сайн мэдэхгүй л юм би бас тайлбарлаж те. Тухайн юм мэдрэмжээрээ сэтгэл зүрхээ нийлүүлэн байж уралсан болов те. Хэлээбүүд хүртэл их гоё шүү дээ нэг кино үзсэн юм шиг. Та ер нь тэр найруулгаас өөрсдөө гаргадаг. Тэгээ ер нь өөрсдөө л гаргана. Нөгөө саяны миний хэлж байгаа сэтгэл зүрхээ нийлүүлж те нэг хүнд ч гэсэн урам зориг өгөх гэсэн тэр хайрлж исэн дурсамжийг буцааж өгөх юмсан гэсэн хүсэл байгаа даа л да те. Хүнд зориулж байгаа уран бүтээл учраас би зөвхөн өөртөө зориулж байвал өөртөө л зориулсан юм болчих шүү дээ. Энд чинь нөгөө залуучууд сонсоосоо хайр гэдэг чинь юм шүү дээ. Хайр олон янзаар тайлбарлагдаж болно. Олон янзын хайр одоо үлдсэн байж болно. Тэр нэг жижигхэн эсүүдийг аваад тэр жижигхэн эсгээр нь яаж зүрх сэтгэлд нь ойлгомжтой болгож өгөх вэ? Хайрыг үзээгүй дурлж яваа залуучуудад хайр гэдэг чинь энэ шүү дээ. Алдчихвал юм болчих шүү. Хайрлж яваараа гэдгийг яаж одоо аялгау өнгөөрөө дээрээс нь үзүүлж байгаа тэр клипээрээ илэрхийлэх вэ гэдгийг маш бодож иж юм л дээ. Бодлогогоор хийх юм бол харин насгүй байгаад байгаа байхгүй. За явсаа. Эсвэн хэдэрчтэй. Нийгэм төтөөргийн сөрөг нөлөөллүүд их л байгаа шүү дээ. Энэ гажуудлууд гэдэг ч юм уу эсвэл энэ л юм сонсогдож явах юм. Яаж жагаад энэ сошиал хөгжчөөд уцаа мааж шахтал нэг мангар хүний юм гараад ирэх юм. Тэ? Мангарцсан юм гараад ирэх юм те. Бидний сонгосон энэ дэшээ доошоо хүмүүс нь ч мангар байх юм. Тэгээ тийм байлаа гэд чичлээд хамт хашгираад муухай сухай гэхээсээ илүү сайхан зүйлүүд байгаа шүү дээ. Тэрийг л бас нөгөө талын амьдралч уус хоёр талтай санагдаад байна те. Сайн муу, эсрэг тесрэг, ир юм гээл. Тэрнтэй адилхан сайн талын хүмүүст үзүүлж явахгүй бол болохгүй байдаг юм л да. Тэгэхгүй болохоор яг ингээ бохирдох гээд улам л бохирдох гээд байгаа юм шиг. Тэгээ ер нь бол амьдрал гоё бай, сайхан байг үл зүгээр энгийн зүйлээс тэхлэх гээд байгаа юм шиг. Минийхээр бол энэ харилцаан дээр л бие биенийгээ хүндлэх энэ зүгээр харилцааны соёл дээр л цаашаа шийдэгдэн амьдрал сайхан байх уу үгүй байх уу гэдэг. Ер нь тэгдгэлтэй сүүлийн үеийн клипүүдийг ч юм уу кинонуудыг хараад тахад ингээ амьдралаас жоохон тасарсан юмнууд их гардаг шүү дээ. Тэгсэн танаа уран бүтээл болохоор яг нэг энгийн гоё байгаа зүйлийг яг л тэр гоёор нь ч юм уу те. Энгийн амьдралыг л харуулахыг зордсон юм шиг санагддаг. Ээжээ! Аль имлэгт? Гэтэл намайг ахаа гэдэг болсон юм. Мөнгөний хувьд бол ах нь Би чи Эдний хүчээр нүлэхгүй гээд яадаг юм. Миний их нэр нь чамд ямар хамаатай юм. ахаа! Энэ амьдралыг оронгоор нь эргүүлж. Би ээжигээ санаад байна. За шинэ оны босгон дээр хүн мод гэдэг их гоё нэртэй, хүмүүц нэртэй санагдаад байгаа. Хүнийг ер нь модоор төсөөлүүлж нэрлсэн баг те. тийм хүний амьдралыг одоо сэтгэлийн тэнхээ, дэсвэр төвчээр тэгээд мод гэдэг зүйл чинь байгальд хичнээн өрөөгөөжтэй билээ. Тэгээ мод чинь юм салаан үндэстэй. Тэр үндснээс нь ургасан тэ үеийн хоож гэдэг шиг хүн гэж чинь бас өөр ингэсэн ур ухаан хайраа бусдад өглүүлдэг тэ үеийн хоож хоожтой тэр хайр амьдрах ухаанаа үлддэг. Бас тэр цаг хугацааг сэтгэлийн тэнхээгээр хүн гэж давтуулж чаддаг. Тэгээ тэр утгыг агуулмжийг бодож өгсөн нэрэлтэй. Бас энэ киногоор нөгөө одоо энэ 18 оны 2 сард Берлиний фестивалд 4 сар гаргаад бас Канны фестивалд оролцох бодолтой. Одоо 2 сард Берлиний фестивалаас бол урилга нэрч гисэн. Энэ шинээр хийгдсэн кинонд ч гэсэн ер нь тийм энгийн амьдралууд. Тэг яг л энгийн амьдрал те. Тэгээ 29 сая киногоо нээчлээ. Тэ. Тэгээд сэтгэл их гоё байна. 17 оноо их гоё үдэж 18 оноо
бас өөрийнхөө уран бүтээлээр ухтаж их гоё байна л да. Сэтгэл санаа их гоё байна. Шинэ уран бүтээлтэйгээр шинэ оноо гаргаж шít те. Тий. Гэр бүлийн тухай кино ерөнхийдөө их ховордчод исэн. Ерөнхийдөө нэг жоохон экшн төрлийн гэдэг ч юм уу, комеди төрлийн кинонууд гэдэг ч юм уу. А яг энэ гэр бүлийн одоо юм драм чиглэлээ. Тэгтээ эерэг хандлагатай. Тэгээ эцэг эхээсээ өвлсөн гэдэг ч юм уу одоо хүн хүнээ хайрлах. Тэр ухтгын доторх юм гэр бүлийн амьдрал нэг хайрлан хөнгөж цаашаа амьдралыг яаж давж туулж байгаа гэсэн тийм одоо сэдв агуулмжтай тийм уран бүтээлүүд ерөнхийдөө завсарлсан байсан. Тэрийг олж хараад тэгээ ер нь одоо хүн мод гэж гэр бүлийн тухай сайхан кино хийсэн байгаа. Тийм бах гэр бүлэрээ очиж үзэхэд тохиромжтой кино болов гэж. Гэр бүл дотор гуур амьсгал бас амьдрал тулгарж байгаа тэр саад бэрхшээлүүдийг яаж давж гарах вэ? Эцэст нь аз жаргал өсөл мөрөөдөлтөд хүрж байгаа. Тийм нэг сайхан гэр бүлийн тухай. Тэгээ би 2007 онд Сайн амьдрал гэж кино ихтэй ингээм хонгол холбож хийжсэн. Одоо энэ кино нь бас ийм 3 бүлэгтэйгээр би бас сонирхолтойгоор хийж байгаа. Ас дээрээс нь сонирхолтой нөгөө эсрэг дүр гэж байхгүй. Байхгүй. Нийгэм энэ амьдрал өөрөө эсрэг том дүр болж орж ирж байгаа. Одоо кино бүтэн цаг 30 минутын байхгүй юу? Цаг хэр та нар аз жаргалтайгаар уйлнаа гэдэг юм хэлээ. Аз жаргалтайгаар дурсаж, догдолж, хайрлж, хайр гэдэг чинь нэрээ энэ үлөө гэж хүн гэдгээ мэдрэх болов энэ киног үзээд. Тэгээ хүмүүс бол ер нь гарч ирээл ерөөсөө нулимс нь тогтч чадахгүй гарч ирж байгаа. Гэхдээ аз жаргалтайгаар шүү те. Муухайгаар биш. Одоо хүн амьтан өгөж өргөдөж биш. Эсвэл хүн амьтныг дээрлэх эсвэл тамлан зовоож те ингэж чаавастай маавастай гэж биеийг арзаалхан уйлуулах биш те. Хайрлаж ухаарахын нулимс унгаж ил гарч ирж байна гэж хүмүүс их хэлж. Ер нь бүгд л уйлж гарч ирж байгаа. Яасаа юу ийжээ? Би харин гүл бөмбөг тоглож байгаа. Лээ авчлаа. Нэг өмсч. Та тэгээ юу өмсөх юм? 12 дугаар сарын 29-ноос бүх кино театрын дэлгэцнээ Хүн мод Монголын уран сайхны кино. Та найруулагч, жүжигч, бас ая зохиогч гэдэг их олон мэргэжилтэй байгаа шүү дээ. Яг алинд нь илүү их дуртай? Ая зохиогч, жүжигчин. Гэхдээ энэ бүгдэнд нь л юм байна. Ингээд нэг их сонин одоо ингээд чамтай ингээд ярьж байхдаа ингээд ажиглалт хийдэг. Одоо энэ эргэн тойрных ажиглалтын юм их хаана. Одоо ингээд чамайг ингээд ажиглаж байхдаа яа нэр ийм чамтай ярьслага өгж байхдаа ийм дүр байх юм байна гэж бодсон л яваад байгаа байхгүй юу? За нэг ийм дүр ажиллах юм байна да тий гэл хүн бас ингэж ярьд юм байна. Дуу хоолой юм байна гэл. Ер нь шинийг л их хэрэглэж хайдаг да. Би тэр ая зохиогчтой эсвэл шүлэг бичдэгтэй дуулахтай эсвэл одоо найруулгатай гэдэг ч юм уу жүжиглэхтэй энд нь би илүү дуртайтай гэсэн юм алга. Би урлагийн уран бүтээлч болсон бол дуртай. Хайртай. Нэлээд олон киноны найруулагчаар ажилласан бас олон туслах дүрүүдийг хийсэн шүү дээ. Нэг 40 гаруй за нэг 50 төгчл байгаа. Кинонд туслах гол дүр тоглосон. Тэгээд кино бол нэг 20 гаруй кино хийсэн. Одоос нэг юм бас байгаад тахш байгаа юм л да. Одоо залуу уран бүтээлчид кинонд өргөдөө тоглож л байвал одоо би тоглолцсон гэдгээрээ л үр дүнг хараад тахш байгаа. Тэ амжилт гэдэг ч юм уу олонний өмнө гарч л байвал энэ одоо миний амжилт гэж хараад тахш байгаа. Жүжигчний мэрэгжил бидэрт одоо зааж сургаснаар бол дүр бүтээх байхгүй. Ард түмэн чамайг эцэг эхээс төрсөн нэрийг чинь уран бүтээл гэдэг чинь мэдчихэж болно. Тийм ч одоо жишээлбэл намайг Александрын төсөөр гэдэг хүмүүс мэдчихэж болно. Гэхдээ хэн нэгэн одоо тэр жүжигчин хүн дөрөөрөө дуудуулах мундаг шүү. Тэр чинь чиний амжилт шүү гэдэг. Би зүгээр ингээд бас бодтгол ингээд гудамжаар ингээд явчихаар сугар багш магш гээл тэ хүүхдүүд эсвэл ингээд хөдөөгаадаа явж чадлаа. Тэгээ сугар багш дэшээ мэшээ гээд миний нэр байхгүй. Төсөөр гэж нэр байхгүй. Сүүлд одоо ингээд балуу гээл тэ. Балуу малуу гээл. Балуу явж штэ. За балуугаар сонин сайхан юу байна мэн гэтэр гээл.
Аас тэр нэг би эмэгтэй хүн дээр нэг мэдрэл муутай нэг шараад номны цагаан солиод туссан нэг нөхөр өдөг. Тэрийг ингээд үзсэн хүмүүс намайг харахаар шоолоод идэг юм шиг. Инээгээд идэг байхгүй. Би ч нэг хайртар нэг юм ошин шогийн одоо юу гэдэг юм те жүжигчин бол биш. Гэхдээ жүжигчин бол аль аль талтай баримлын шавар шиг аль альч дүрийг бүтээж явах хэрэгтэй те. Тэгэл их гоё л да. Би ч тэгэл одоо нисгэгч болж үзэндээ гэж боддог те. Нэлээ олон дүрүүд ингээ бүтээсэн те. Энд цагдаа те, хулгайч, сайн аав, эцэг, эсвэл одоо муу найз, сайн найз зэрэг хүмүүсийн дүрүүдийг бүтээсэн. Одоо гоё нисгэгч болно да гэл. За тэгэл өөр юу байна та. За одоо өөр юу гэдэг үлээ гэж бодоол байж идэл сайхан нэг киноны санал ирж байгаа байхгүй. Та бөө болоод өгч юм. Айгуу сонирхолтой. Тийм ээ. Тэгээ ингээд дөрүүд нэмэгдээл идэг. Гэтэ аль болох би ингээд нэг жил болгон нэг юм уу хоёр кинонд тоолно гэсэн ер нь өөр гэсэн зорилготой. Бүр ингээд бөмбөгдүүлэх айгуу сонирхолтой нөгөө дөрүүд маань адилхан болчихно. 0-1 байдаг дүр аль болох хуурахыг хичээдэг. Тэгэхээр одоо жишээлбэл бөө болооч гэж тэгж байгаа бол сонирхолтой санагдаж байгаа. Тэгэл утгагүй таны бөөгийн дүрээр харах нэ. Бөөгийн дүрээр харах болцоотой болчихно гэсэн үг л дээ тий. Би нэг ярилцлага уншиж байгаа таныг одоо оюутан багтаа ч юм их дэггүй нөхөр байсан. Хаана л хэрэг төгөө гарна тэнцээ төгсөөр гэдэг нэр явж идэг байсан гэд сонсч ирсэн. Одоо бол их дараа дүлгөөх нэг хүн шиг санагдлаа л та. Энэ хэрэг өөрчлөгдөв энэ хугацаанд. Амьдрал тэгтээ тэргүү тэгээд намайг сургачиж байгаа юм шиг. Тэ сургаал өстой ташуурдах үедээ ташуурдал, хайрлах үедээ хайрлал тэ хүн байхыг амьдрал бол тэгтээ тэргүү зааж өгж байгаа. Хажуу ойрот байгаа аав ээж, ах дүү тэгэл ачид багш нар яагаад ачид гэдэг байгааг сайн ойлгороо тэ ачид байхгүй тэ ачид ээж аав ачид багш нар эдгээр чинь ингэсээр байгаад дээрээс нь миний алдаж онж яваад тэр энэ амьдралын цаг хугацаа зам мөр маань тэгтээ тэргүй намайг хүмүүжүүлчихэж байгаа байхгүй. Тэр идэрхэн баг залуу наснд бол тэгтээ тэргүүл юмны учир начрыг ойлгохгүй те алдчихвал ингэчэндээ тэгчэндээ гэсэн юм байхгүй нөгөө барын аманд гар ам толгой битэйгээ орчгоор л зориг зүрх ер нь яасан ч яадаг тийм ч юм бараг бодоочгүй бараач бараг хараачгүй өөрөө л диггүй яаж би ганцаараа диггүй шүү дээ юм чинь хажуу авирах диггүй хүмүүс байж нийлж иж диггүйж байгаа байхгүй тий. Гэтэ яг нөгөө диггүй хүмүүсийг удирдаад байсандаа л тэргүй игнэнд л бичигдээд байгаа байхгүй. Тэрнээс би ганцаараа диггүй ш. Тий тэр баг залуу нас бүгд л тойрж биш дайраад л гарч байгаа тэр нас бүгд л диггүй шүү дээ гоё шүү дээ. Jarlad гэж юу тоолох вэ баяр онгийн мөчмөс онно энэ бидний хорвоо ертөнцийн эзэн сууж төрсөн хүмүүс бидний ашаргал амьдралын утга учир зүрх сэтгэлдээ тоо ихтэй хуудас ихтэй ном шиг амьдралаа дурсгасан шүү дээ. Энэ амьдрал бүхшээ мөрөөдөл хүсэл зориг нэгэн бүхнээ цаг хугацаатай уралдан байж алдан байж урсан тавдаг оргил дээрээс хардаг бүхнийг тэрэн үлдэг зовлондаа шаргал дагаж амьдралыг туулдаг хүмүүсээ Анхуу та уран бүтээлч хүн байгаагүйсэн бол ямар мэрэгчлээ байх байсан бэ? Нөөсөөс 3 удаа ороод унсан гэдэг чинь бас гайсийнхантай нөхөрлөх тэр шалтгаан унсаар тэгээд тийм унсаар байгаа. Нэг ангид орсон байх юм шүү дээ. Энэ нэг хувь тавилан гэж байгаад байна. Тэгээ бурхан ээжийг хараагүй ч гэсэн дэрэгдээ байгаа буянтай ээжигээ би бурхан гэж боддог. Гэтэ хувь тавилан гэж байдаг юм шиг байна. Тэ хувь тавилан гэж хүний зурсан дөрөв гэж бас юм байдаг байгаа. Яагаад гэвэл энд амьдрал гэж байгаа учраас амьдрал чинь нэг амьтай юм шиг байгаад байна шүү дээ. Тэгээ бурхан гэж бол сайн мэдхгүй. Тэгээд хувь тавилан гэжээр нөгөө 3 удаа учирч байгаа. Хувь тавилан гэжээр намайг соёл урлагийн сургууль 3 удаа 2 удаа унгаа 3 дахь дээр авч байгаа байхгүй юу? Тэгээд ээж авч намайг энэ юу цэргийн давтын инженерт оруулах гэдэг. Хуульч мөрөж боломж гэж үзээл. Тэгээ би чинь багтаа ер нь урлагийн хүн гэж боломж гэж бодоогүй явж байгаа урлагийн хүн болсон. Хин нэг ингээл даган дуурайж байгаад би урлагийн хүн боломж гэж бодоогүй. Яагаад урлагийн хүн болсон бэ гэхээр лагер дээр ингээ ахнаар ингээл дуу дуулна гитартай. Тэгээ гитар гэдэг тэр хөгжим их дурлчихсан. Тэгээ тэрнээсээ амьсгалаад яваад соёл урлагийн сургууль дуулаачийн ангид өгөөд тэгээ дуулаачийн ангид
унаал нөгөө мондөг багш нар чинь тухайд байсан багш нар ч үгүй савж унаал чи яг жүжигчин болно чи жүжигчний мэргэжил сонгооч. Тэгэл жүжигчний мэргэжил сонгож үзсэн чинь нэг унаал дахиж нэг унаал тэгэл 3 дахь дээр ягаад чи энэ нөгөө зүрх сэтгэл минь энийг дуу хоор урлаг уран сайхан тайз гэдэг зүйлээс холдож чадахгүй байсан л дээ. Тэрнээс би чинь унж явахдаа 1-2 жил унахтай станцд ажил хийгээд гагнуурч хийгээд асар гонигтайгаар ажил хийгээл те. Тэгтээ амьдрал юм чинь аав ээж нь ч юм уу эсвэл өөрийгөө хувцлах те мөнгө надад хэрэгтэй ажиллах хэрэгтэй бүтэн 1 жил өмжиж байгаа юм чинь унаад тэгэхээр ажил хийжсэн л та. Тэ. Тэгсээр байгаа л гүрээсээр байгаа л чичирсээр юм байгаа л нөгөө чичирнэ гэдэг шиг чичирээчсээр болсон шүү дээ. Аха. За манай үзэгчдийг бол гоё гэгээлэг сайхан доо хуурын мэдчилгээ төвшүүлвэл хамгийн их гоё хүмүүс дуртай дуу юу байдаг вэ? Аль нь байдаг вэ? Манай дуу чинь асыг сонирхолтой ингээ бүтэн дуулж болдгоо. Ном шиг урт үхтэй. Тий. Үүлгээ эдэртэй болоод ирэхээр айгу урт болоо явчихдаг. Тэгэл яг хүмүүс надад найз нөхөд ч юм уу ингээл хамт ингээл баярлж хөрөөл байж хад дуунуудаа дуулаач л гэдгийг. Тэгээ нөгөө угаасаа бадаг тахилтын би ингээл дуулна. Тэгээд ваа гээл тэгэл нэг темирхүүл байдаг. Ер нь тэгэл аль болох гитар бариулах гал байдаг. Тэгээ надад бол одоо би ч үс амьдралдаа 2 гитар л илээсэн. Нэг гитар маань Акабел гэж хамтлагийг нөгөө үүсэн байгуулчаад Акабелийн дүүнэр одоко дүү маань Америк явахдаа хаа дүүдээ хадгалуулчаач гээд. Тэгээ нэг гитарын минь аваад саяхан бид нар 2 жилийн өмнө Америк явхад Америк руугаар аваад очсон байгаа байхгүй. Тэгээ бүр гоё өлгөчсөн хадаг тавьсан. Тэгтэн их гоё баярлж илаа. Сүүлийн одоо бариад их он удаан жил бараг 20 жил барьж байгаа гитар бол энэ сонирын болд гэж Чихтомаа гэдэг хүмүүс мэднэ. Тэр ах маань одоо надад бэлгэлж ийсэн те. Одоо тоотл музиклээс авч өгч. Тэрийг л одоо барьж ин авсан цагаас хойш утсаа сольж үзээгүй. 3 дахь утас нь тасарсан мөртлөө би ингээд холбочихсон. Тэгээ утсаа солиогүй. Одоо тэгтээ жоох ингээд ийш авч явж маваад ингээд удаан яагаад гэхээр утас нь бас жоох уураад хөгн ус хордон гарчаад идэг болцлоо л. Одоо тэгээ нэг солихоос гэж бодоол ээж юм. Тэгээ хүн амьтанд бол хөргүүлэх дургу ингээд ажил дээр гитар ингээд байж хад дүүнер орж ичээд миний гитарнд юус хөрөхгүй шүү дээ. Хин нэг нь одоо мэдгүй хин нэг нь орж ир ингээд хөрөнгөдөө наа чинь болохгүй шүү гэл хүндэлдэг тэр гитарыг амтай гэж энэ сүнс нь орсон гитар гэж үздэг. Манай дүүнер чинь ягаад гэвэл өдөө тэдний амьдрал хайр дурлал цаг хугацаа тэгээ баярлаж хөөх оюутан цагийн дурсамж чинь тэр гитараар надтай бүтээгдсэн байдаг болохоор амтай гэж үзээд хүндэлдэг. Яг тэр дээд болонд л дээшгнээ залраал өчдөг. Одоо бол яг хөө студ дээр тодорхой хэмжээгээр нэг 5-6 гитар бол байдаг л дээ. Хамгийн дээр нь үждэг. Тийм. За тэгвэл таны дуунуудаас чинь гарцсан тийм ээ? За тэгээ за. За. Нэг дууг хүмүүстээ зориулъя гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь хүн алдаж онж болно. Гэхдээ хүн хамгийн гол нэг хүндлэн хайрлах, уучлах хамгийн их сэтгэл зүрх хайр юм болов. Уучлж чаддаг хүмүүс. Энд тэнд ингээ явж байгаа ч юм уу эсвэл нэг жоохон лайв хийдэг ч юм уу эсвэл ингээд миний пэйж рүү ч юм уу эсвэл миний фейс рүү зүрх уучлаа нэг дуулж өгөөч гэдэг хүмүүс их бичдэг л дээ. 2018 онд нэг уучлж тэ сэтгэл зүрхээ айгуу гоё тэрж яваарай гэж хүсээд зүрх уучлал гэж дуугаа зориулъя. Зүрхэр минь зүрх тэрүүлж зүгүйхэн явахдаа
зөөлөн үнсэлтээс юуг мэдэрвэ хараар минь симхүүлүүдэн халуухан явахдаа шивнэх амьсгалаас юу сонсоо хонгор минь чи надтай хамгаас нандин иргэн ухаарах амьдралаас чиний хэлээ зүрх зүрхээ уучлахын төлөө иргэн ухаарах амьдралаас чиний хэлээ зүрх зүрхээ хайрлахын төлөө сэтгэл минь тэсэн ядан хүлээсээр санахтаа бичсэн цагтлаас юу уншваа бодолд автан санан үгүйж харуулсан явахдаа хайрт минь зүрхийг минь уучил гэвүү хонгор минь чи надтай хамгаас нандин нэргэн ухаарах амьдралаас чиний хэлээд зүрх зүрхээ уучлахын төлөө нэргэн ухаарах амьдралаас чиний хэлээд зүрх зүрхээ хайрлахын төлөө Гайс хамтлагийн нэг гоё мюзикл байдаг шүү дээ. Дахиад ер нь тэр тавигдах болов. Та тэрний талаар яриаш. Танаа дуунууд чинь нэг өөр шүү дээ. Яг мюзиклд ер нь тохиромжтой дуунуудтай ч гэх юм уу. Энэ Монгол нэг тавигддаг шүү дээ. Анхны баг рок попын мюзикл тавигдаа гэд 100 орсон цасыг тэгээд исэн шүү дээ. Тий, 100 орсон цас 2005-аас 6 онд бол тавигдчихсан. Тэгээд рок pop ч биш үсээ театрын урлаг үүсгэн байгуулагдсан тэр он цаг 2005-6 он хүртэл байгаагүй зүйлийг шинжилэн хийсэн. Монголын хамгийн анхны мюзикл гэж алтан үсгээр тодтолтойгоор бичигдсэн байдаг. Тэгэхээр бас театрын урлаг, хөгжмийн урлагт бол үнэтэй хувь нэмэр манай хамтлагийнхан бол оруулсан байдаг. Тэгээд дахиж одоо хийгдэх тэрийг бол одоо сайн мэдэхгүй байна. Гэтэ энэ сайхан түүхэнд бичигдсэн одоо гар бичмэл нь надад байж идэг те дуу хоорууд нь манай хамтлагийн уран бүтээлүүд байж идэг болохоор залуучууд гарч ирээд хийж болно бичлэг DVD-нд байж идэг тэгээд тайзны эсгээс нь байж идэг тэгээд сценээр задлагдаад үйл явдал зохиолнд байж идэг болохоор бас өөрсдөө шинээр тавьж болно тий тэгэхээр бид нар одоо заавал тавих биш бид нар шинийг хайж байгаа хүмүүс цаашаа явж байгаа хүмүүс болохоор одоо араас ирж байгаа дүүнэр залуу үе маань тавьж болно шүү дээ. Ягаад вэ гэх юм бол бүтээлийн хэлбэр одоо тэг хийц бүх юм байж байгаа. Тэгээ идээ санаа болоод одоо зөвшөөрөл аваад гэдэг ч юм уу те оюуны өмчээр одоо аваад хийж болох юм байна. Бүтээл бол тавьж болно шүү дээ. Юу $1000 тасалбар гэдэг нэг хил аванд орсон. Тийм. Хүмүүс ер нь хэр их үтсэн бай тэр. 12 хүн үтсэн. $1000-аар уу? Тий. Тэр үедээ бол үнэхээр шуугуулсан л да. Тэнд Монголын хамгийн анхны мюзикл. Тэгээ тайзны бүтээл тэр тайз засал чимэглэл доторх бүтэц хүнд юм үзүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл тэрийг бас одоо эргээд өөр уран бүтээлтэй шингээхэд бол бид нар чинь залуу байсан. Тэгээд яг ямар нэгэн холыг олоо харчихсан байдаг. Тэгээд за энэ мюзикл ингээ хийчдэг. Тэ ард түмэндээ ингээ тавьчдаг. Гэтэл
тэрний цаана дахиад хүсэл мөрөөдөл байгаад идэг. Тэрэнд бид нар хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаад идэг. Тэгэхээр тийм өндөр эхний нэг тоглолтоо бол тэгж тавьсан. Тэрнээс хойш нь бол 10,000-аар тавьж исэн. Одоо 5-6 он тавьсан 100 орсон цагсаас хойш дахиад левелүүд өсөх жишээтэй те тэндээс олсон мэдрэмж мөнгө нэг чухал биш. Тэгтээ тодорхой хэмжээгээр орлогоороо цаашгүй уран бүтээлээ хийж байгаа. Гол нь мэдрэмж дахиад хий гэсэн хүсэл. Тэрнээс ахуулаад CD, цомог, дуунууд, сайн амьдрал, кино гэх мэтлээ ингээл уран бүтээлүүд ургаж төрсөн л дөө. Та дуучлалын студидтэй тий? Дуучлалын студидтэй. Залуу хамтлаг дуучдыг их гаргаж ирж байгаа. За гитарчин дуучин гантлаг гээд румба тоглодог. Рум гэдэг ингээл гитараа балддаг юм л гэдэг нөхөрч. Тэр нөхөр манай студид хариулагдаж явдаг. Тэгээд тэрний уран бүтээлийг бас хамтарч би рекордсын гишүүн бүрэнтэй хамт дүүтэй хамт хийж өгдөг. Рекордсын дэргэд одоо гантлаг оюун төлгөргээд эмгтэй залуу дуучин маа хамтлаг тэгээ бусад уран бүтээлчдэг уран бүтээлийг бас бид хийж өгдөг. Нэг тийм дуу үйлчлэгийн студидтэй. Дээрээс нь Imagination Born гэдэг одоо хамтарсан одоо фильм бас студидтэй. Тийм 2 студидтэй. Тэгээ тэрнийхээ одоо ерөнхий хариуцлага байна. Ярьслах гэдэг чинь ингээд яана одоо хэдэн цаг болох юм бол мод тэгэл ингээд юугаа ярина барина гэж хэлдэг. Парк гэдэг дуусчдаг. Та гэхдээ бусад хүмүүсийгээ бодвол айгүй бага ярилцлага өгөх. Би ярьслага өгдөг шүү дээ. Тийм үү? Сонин сэтгүүл, мэтгүүл, эсэн бүсийн телевиз мэлээд нөгөө дөрөв мөрөвтэйгөө ингээд явж байгаа гутаа шууд нойлор отхыг гэж хэлээл тэгэл болцчихдээ юм уу? Харин их ховор чи тэгээ яваа маваа тэгэл 0 орвол наана цаана гэж хэлдэг. Та нар орцгүй чи тэгээ ярьж мархаж яа тийм аа тэгэл манай нөгөө тэгдэг хөхгүй. Та нар миний ярих гэдэг юмыг ярьчихж байгаа юм чинь. Тэг би юугаа ярих юм. Тэгэл хамгийн нууцлаг гişүүн нь. Нууцлагч яг тэгээ хүмүүсээс гоёгоо хэлнэ нууц 80 80 гэх. Тэгснэ хамаг үг аяыг нь арталт нь бичээл нөгөө та хэд хувирлтаа ер нь яаж хийдیں۔ Дууныхаа үг. Хувирлтаа ерөөхдөө тэгэл би өөрөө нөгөө уран бүтээл дуугаа гаргаж байгаа учраас за энэ хэсэг бол одоо мега дуулна. Энэ хэсэг бол хавга дуулна ингээл гаргачихна. Нөгөө эдэд маань их амралтай. Нэг сонирхолтой зүйл нь нөгөө дуучин ингээ хүн төрөөд байгаа нь үйл явдалтай байдаг гэх юм ийм дуунууд. Харин тэг эхлэлтэй хэлбэртэй байдаг. Эхлэл төгсгөл өрнөлттэй зөрчил. Тэр нэг юм дарматург гэж юм яваад байдаг байхгүй. Тэгэхээр хүний нүдэнд дүрслэл их сайтай харагддаг юм шиг байна. Тэгээ өнгөрүүлсэн амьдрал гэдэг ч юм уу одоо цаг үеийн амьдралтай төстөө нэг юм тийм дарматург хил зүү амьдралын хөдөлгөөн ороод ирэхлээрээ ойрхон болоод ирэхлээр бас хүнд хүрчдэг байна. Тэгээ би гайхаад байна л таныг нэг ийм хөгжилтэй энгийн юм шиг мөртлөөсөө яагаад ийм гоё дууны үгтэй аятай байт юм бол доо цаана бас ухвал зөндөл гоё уран бүтээл гарах байх. Тий хүн болгонд чинь дороо ээж нэг хэд хэдэн баг байгаад байгаа шиг байна. Тэ. Гэхдээ баггүй хүн гэж бол байхгүй л дээ. Би бол одоо цэвэр хүн, ариун хүн гэсэн тийм хувилбар би л олж хараагүй. Өөрөөсөө ч олж хараагүй. Дэггүй үедээ дэггүй, гоё үедээ гоё, ууртай үедээ ууртай. Гэхдээ тэнд нөгөө нэг хийх зүйл сурж мэдж авсан, бусдад зориулна гэсэн тэр баг дээр очихлоороо нэг тийм хийгээд тах шиг. Хүн харахад ингээд өнгөнтэй айлаа марцсан байж ядаж шүү дээ. Угаасаа тийм л дээ би. Яг ингээд юмаа хийх болоо төвлөрөө суух юм бол их гонигтай болчдөг. Тийм шүү дээ. Гонигтай. Юмтг аягүй сонь. Ер нь жоохон нэг юм эмзэглсэн цаг үедээ ч юм уу уран бүтээл хийх гэдэг. Баярлаж хөөрж баян цатгалан тэ алдар нэр хүндтэй цаг үедээ нэг юм хийж үзээгүй би. Унаж босч явах, гониглж шаргалж эсвэл бусдад гомдож явах, эсвэл бусдын амьдралыг хараад өрөвдөж тэ яагаад ийм байх ёстой гэж гисэн цаг үе дээрээ тэ хин нэг над дээр сууж ирээд найз нөхөд үрж ирж тэ найз нь ингэчлээ алдчихлаа. Хайр минь ингэчлээ. Нулимс минь ингэж урсж ийн тэгэл хундаг тулахын цагт хүний хийсэн найзын хийсэн үгнээс өөртөө шингээж авч нэг юм эмзэг мэдрэмж хөдлөгсөн цаг үе дээр уран бүтээлээ хийдэг л тэ.
Тэрнээс айхтар ингээл догтлол хөөрөөд жохомгүй тэр үед нэрээ ямар ч юм ер нь юмыг мартчихдаг юм байлээ те. Нэг хөөрч юм бол ингээд ер нь ингээд хөөрчдөг байхгүй. Тэгжээс нэг гинт нөгөө тэнгэрээсээ бууга газар дээр бууга юу болов гэж итл хажуу ойргоос нэг юм тийм эмзэг сэтгэл хөдлөсөн зүйл ороод ирэхлээр уран бүтээлээ хийгээд л явцдаг. Тэгвэл таныг жоохон эмзэглүүлээд байх тусам бол гой уран бүтээл гараад ирэх юм биш үү? Тэнгэрээ шүтсэн их газар та би мөргөө эцэг ихэ хайрлах үнийг дэдэлээ амьдралын сайхан мөч бүрийг өгтээ амралан жаргах хосуудыг дуулээ баярлалаа аав ээжтэй хосхойдээ важинд дөрүүлсэнд чээн баярлалаа хайрт чамдаа. Шинэ онд ер нь хүн болгон нэг шинэ хүсэлтэй болд юм шиг санагддаг. Та эх онд ер нь юу хүссэн? Би эх онд гадагшаа одоо харилцаа үүсгэж байгаа. Гадны одоо кино болоод урлагийн салбарын хүмүүстэй уран бүтээлээ хийх төлөвлөгөө боловсруулад шинэ шатанд явж байгаа. Монголын одоо урлаг гэдэг ч юм уу Монголд амьдрал цаг үеийг гадагшаад таниулах зорилготой сайхан зүйлүүдийг харуулах. Үнэн зүгээр Монголд байгаа монголчуудаа ч гэсэн сайхан зүйлийг харуулах зорилго их агуулж байгаа. За шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлүүдтэйгээ манай үзэгчтэй уулзсан танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд шинэ онд бүх гэр бүлд ад жаргал эрүүл англи сайн сайхан хүсэн өрөө Монгол гэдэг бид нар чинь бас нэг үндэстэй нэг гэр бүл нэг хэл соёлтой тий. Тэгээд танаа гэр бүлд ч гэсэн за одоо энд байгаа хоёр зураглаачийнхаа гэр бүлүүд за тэр сайхан кофегаар дайсан дүүгийнхаа гэр бүлд бүгдэнд нь сайхан аз жаргал хүсье. Баярлалаа хайр байдагт баярлалаа. За тэгээд сая бол яг нэг бадаг тэгээ нэг тахилттай. Яг ерөнхийдөө бол 3 бадагтай. Нэгдүгээр бадаг нь бол Цэрэн давга аюу гоё ингэж тэнгэрийн шүтсэн их газар та би мөргөөгээд тэнгэрийн шүтсэн их газар там би мөргөй эцэг ихэн хайрлах нэг дэглэе амьдралын сайхан мөч үрийг өгтөй амаргалан жаргах хосуудыг дуулъя. Тэгээд хоёрдугаар бадаг нь нөгөө дуучин ганцлагтай урын би өрөө дуулдаг. Тэгээ энийг бүтэн бүрнээр нь ингээд сонсохыг хүсэх юм бол баярлалаа гэж дууг Хүмүүд киноны саунд баярлалаа гэж дууг та бүхэн сонсороо. Амьдралаа чамд цаг хугацааг итгэж бэлгэлсэнд чинь баярлалаа хайр байдагт баярлалаа. За яг ханд таны хүсэл бүхэн биелэх болтугай. За маш баярлалаа. За үзэгчдээ кофе шопт ярилцъя. Хамгийн сүүлийн оны сүүлийн дугаараа та бүхэнд хүргэлээ. Нэвтрүүлэгтээ хамт байсанд баярлалаа. Ашуухан хурсах нүдэмсийн арч нэгнийхээ ирээд боцох амьдралын гэрэл сүдэрт сэтгэл зүрх хоёр хайрыг хүс